Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцэхийн ивэл дор Зэв залуусын холбоо зохион байгуулж байгаа бие Монгол хүн хөтөлбөрт оролцогч 5 твээс ирсэн 100 хүүхдийн аялал үргэлжилсээр байна. Хөтөлбөр эхэлсэн анхны өдөр нэгнээсээ багаан бишүрхэж байсан хүүхдүүд өнөөдөр анд найзууд болж аялын дурсамжаа хамтдаа бүтээсээр би Монгол хүн хөтөлбөрт оролцогч хүүхдүүд Монгол хүн болж төрснөөрөө Монгол эх орноороо бахархах бас нэгэн дараагийн аялалдаа гарлаа. Хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн аюулгүй байдлыг зохион байгуулагчдын зүгээс сайтар хангаж байсныг дуртах зүйтэй. Амьдрал бол өдөр бүр аялал бас дурсамж байдаг. Энэ ч үднээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн очисон газар бүр уулзсан хүн болгоно нь сонин содон байлаа. Монгол Улсын хойд хилийн хавдаршгүй дархан байдлыг хамгаалж байгаа Монгол Улсын Баатар Нэхитийн нэрэмжит Сэлэнг аймагт Хилийн цэргийн Тэг 101-р ангитай хүүхдүүд танилцсан юм а. Энэ үеэр байлдааны зориулттай буу зэвсэг болон хилийн бомбтой шалган нэвтрүүлэхэд ашигладаг хэрэгслүүдийг танилцуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихээр татаж байлаа. Хилийн цэргийн Тэг 101-р анги нь 2023 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны улаан төвийн утангоор шагнагдсан билээ. Зөндөө харж байсан л да. Гэтэ дахиад харж байгаа. Харчаагүй. Боцноос аягүй хүнд байт юм байна. Өмнө жил бас цэргийн ангид очиж үзчихсэн. Бүгдийг л мэдж байгаа дөө. Яг жинхэнэ буу бариад үзэхээр их сонир байдаг юм байна. Ямар хүнд байдаг юм бэ гэж ингээл гайхширж байгаа байдал анзаарчихлаа. Нэр усыг нь бол андахгүй байна. Нөгөө тактик техникийн өвгтгөн юмнуудыг бараг хилчиж чинь. За энэ тусгаар хэрэгсэлний яах нь вэ? За 3-5 м орчимд явах нь. Хүнийг хөдөлгөөнийг нь хязгаарлахыг зориулдаг. Яг сайн. Плангууд тэгэхээр цогцтой бууг ашиглахдаа хүний зүрхэнд толгойд за эргээд орж харав. За яг гол нуруу зэрэг эдгээр газруудад ашиглаж болохгүй. Цэргийн ангитай танилцахын хажуугаар хөтөлбөрт оролцогч хүүхдүүд цэргүүдийн иддэг хоолыг амтархан идсэн бөгөөд энэ үеэр Англи улсаас ирсэн Айдын Тэмүжин сэтгэлдээ хуваалцлаа. Цэргийн ангид хоол идэж чинь чамд ямар санагдав? How do you feel eating food in a military camp? It's amazing. It's like the food tastes so good. It's very nutritious and it's good. Sorry. Yeah, it's very nutritious. Амар гоё, амттай тэгээд амар шимтэн гинэ нэг амар их шим бодис тийжэлтэй тийм амар нэг юм. Туурах тусгаар Монгол Улсын дархан хил амгалан 50 байна. Би Монгол хүн хөтөлбөрт оролцогч хүүхдүүд Монгол Улсын хойд хил буюу Алтан булгийн хилийн 652 дугаар сүлдэт баганд очиж хүндэтгэл үзүүллээ. Эх орныхоо дархан хилийг сахиж хамгаалж байгаа хилчдэр идэд бахархаж тэд үгүй бол бид өнөөдрийн сайхныг мэдэхгүй байлаа хэмээн бахархан ярьж байсан юм а. Энэ бол гоё. Тэгээд шууд цаана орж байгаа гэхээр жоохон тийм баяртай мэдрэмж төрж байна. Гоё нөр мдэггүй зүйлүүдээ мэдэж аваад өөр гоё юм сонирхолтой зүйлүүд хийж авах юм гоё санагдчихна. Хэрвээ тусгаар тоглолоо олж авч чадаагүйсэн бол бид өдөөд одоо ингээд их чөлөөтэй ингээд юм үзээд явахгүй байх байсан. Маш өндөр гоё байна. Ер нь ямар заацтай юм бэ гэж үзсэн. нэг өрөөнд ороо шууд найз нөхөд талсан дээр баярлж байна. Сток гоё хөтөлбөртэй байна. Амар таалагдчихээн. Монголынхаа хил дээр ирээд юм анх удаа ярьж байгаа болохоор амар сэтгэл догтлоод амар гоё байна. Айрыг бахархаж байгаа. Би бас анх удаа хил дээр ирж байгаа болохоор надад амар гоё санагдаа. Сэтгэл амар дээгүүр догтлж байгаа. Энэ гоё сайхан байгаль энэ үзэгдлийг бол би кинон дээрээс харж ирсэн. Би ер нь амьдрал дээрээс харж байгаагүй. Энэ хооны үзүүлбэр, энэ тэнгэр мэнгэр бүр nice. Яаж ингэж ийм хөтөлбөрийг зохиож бидний ингэж оролцуулж байгаа юм би бүр ингэж талархмаар санагдаж байна. Тэгээд бүх хөтөлбөр нь айгүй гоё. Тэгээд сэтгэлээ айгүй өндөр байгаа. Энд ойлгож байгаа энэ сайхан хөтөлбөрийг зохион байгуулсан Монгол Улсын ерөнхийлөгчийн Ухнагийн Хүрэлцэхийн ивэл дор ингэ зохион байгуулж байгаа энэ би Монгол хүн гэсэн хөтөлбөрт оролцуулж байгаа. Үнэхээр баярлалаа. Тэгээ хамтран ажилласан бүх компани, байгууллага, Зэв залуусын холбоо, мөн найрамд туслахын багш нартаа үнэхээр их баярлж байгаа шүү. Хайртай шүү. Энэ хүүхдүүдтэй бас эх оронч үзлийг бий болгох. Инхийн тулд бид бас Улаанбаатар хотоос 300 км зорин ирж эх орныхоо дархан хил дээр энэ бол одоо Монголын хил байж байна. За энд бол одоо Оросын холбооны улсын 652 дахь хил байж байгаа юм байна. Орос Монголын хил бол хоёр одоо
баг нь бол өөдөөдөөсөө харж бас тодорхой заагтай бол байдаг юм. Хятадын хэл бол нэг баган дээр энэ талтан жишээлбэл одоо Монголын сүлд байхад нөгөө талд нь хятадын одоо сүлд байдаг гэдэг юм уу. Энэ зүйлийг бол хүүхдүүд манаас ихээхэн ойлгож авлаа гэдгээр бас онцлог байлаа. Эрхэм 652 дугаар багны амрыг ирээ. Монгол улсын иргэн бий. Монгол улсын үндсэн хуулиар үлээсэн иргэний цэргийн үүргээ өнчөөр биелүүлж өвгдөө цэхэр ариун алгадсан Монгол улсыг алж шийдэрхэн байдлыг амь бие дайрлан батлан хамгаалах. Эх орон төр ард түмэндээ андгаалan нангарлаа. Би ард түмнийхээ үндэсний нэгдэд Монгол цэргийн шидэг уламжлалаа эрхлэн үндэтгэж цэргийн эрдэм амдан боловсрч улсын нууцыг найдвартай хадгалахаа батлан нангарлаа. Эх орноо батлан хамгаалагч дайчин бий. Өргсөн нангараасаа цаас төрийн хуулисны цайрдал Монгол улсын төлөө төтөө. Аялал цааш үргэлжилж цэнхэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд Сэлэнг аймгийн нэгдсэн музейг үзэж сонирхлоо. Тус музей нь 1971 онд байгуулагдсан бөгөөд 3340 үзмэртэй хувьсгалын үеийн түүхэн ач холбогдлыг харуулахыг зорж иргэдэд үйлчилдэг байна. Дараагийн бидний очсон байгалийн үзэсгэлэнт газар бол Сэлэнг аймгийн Алтан булгасан сайхны хөтөл. Монгол Орос хоёр улсын хилийн зурвсын орчинд байрладаг бөгөөд Орхон Сэлэнг бүнний бэлчрийг дээрээс нь тальдаг харах хамгийн тохиромжтой газар. Сэлэнг аймгийн 7 гайхамшигын нэг юм а. Би Монгол хүн хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдэд байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж найзуудтайгаа дурсамж бүтээх нь хамгийн гоё бөгөөд эх орноороо дахин бахархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа. Анх удаа ирж байгаа болохоор сэтгэл бүр үнэхээр өндөр байна. Ер нь уул хадмад ер нь бүх зүйлээр дээд зэрэглэх юм шиг амар гоё. Аялал миний хувьд үнэхээр таалагдж байгаа. Би ер нь бол түүхийн хичээл газар зүйд нартай нэлээд их дуртай. Тэгээд түүхийнхаа юмнуудыг харах үнэхээр сэтгэл хэрэг юм биш. Ийм гоё байгальд ирээд найзуудтайгаа илүү татнаж байгаа нэлээд гоё юм. Би Монгол хүн гэдэг хөтөлбөрт оролцсондоо үнэхээр таатай байна. Би одоо аймаг аргүй олон найз нөхөдтэй болж тэгээд зөндөө их Монгол улсаараа сурч цавлаа. Би энэ дээрээ ингээд монголоор их бахархсан. Би Монгол хүн. Хамгийн гоё аялал юу байсан бэ? Одооны аялал. Би Герман улсын Берлиний хотод төрсөн. Тэглэг. Би Монгол хүн. Хилээр их явдаг. Гэтэ ийм Орос Монголын заг дээр ерөөсөө очиж байгаа болохоор монголоор гоё бахархсан, гоё санагдсан. Яг Оросын хил дээр нөгөө нэг очиж үзэж байгаагүй гэтээ нөгөө хятадын хил дээр очиж үзэжсэн болохоор багныг харсан болохоор их бахархсан. Би Монгол хүн. Я София, и мне 14. Мне определенно нравится эта природа. Тут очень красиво. Я считаю, что Монголия сама по себе прекрасная страна из-за того, что все-таки большинство территорий это не города, а нетронутая и совершенно Монгол улс их том газар нутагтай. Тэр маань гэхдээ хотоороо биш. Байгаль цаг ураараа үнэхээр үзэсгэлэнт байгууллагатай. В этом лагере все дети общительные. Я познакомилась со многими из других стран. За би ингээд цусан дээр байхдаа өөр орны хүүхдүүдтэй маш их танилцсан, найзууд болсон. Би Монгол хүн. Ийхүү 5 твээс ирж нэгэнд орцуулсан 100 хүүхэд Монголынхаа түүх соёл, ахуй амьдрал, үнэт зүйлээрээ нэгдэж би Монгол хүн шүү гэдгээрээ бахархан багтаж байна. Энэ дашрамд Сэлэнг аймаг дахь Хилийн цэргийн Тэг 101-р анги, зэвсэгт хүчний тусгай хүчний 330-р анги болон Хилийн цэргийн Тэг 243-р ангийн хамт олонд эх орны ирээдүй болсон хүүхэд багчуудыг хүлээж авсанд нь эх орноо сахин хамгаалж байгаа цэрэг хил хамгаалах байгууллагын алба хаагчдад төслийн багийн зохион байгуулагчид төдийгүй оролцогч хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.